За хүмүүсийн дунд одоо уурлахаараа амандаа орсон үгээ хэлээд гартаа таарлцсан зүйлсээрээ уураа илэрхийлээд тэрнийхээ дараа би бол чулуу шудраг хүн миний байгалийн харин ч би цайлган байхгүй юу ч юм одоо иймэрхүү тайлбаруудыг хэлж уураа зөвдөгдөг, уурын сэтгэл хөдлөлөө одоо хамгаалдаг төрлийн харилцааны хий загвартай хүмүүс нэлээдгүй одоо түгээгэл байдаг аа. За тэгэхээр бидний хэлдгээр нийгэмд аюул олон төрлийн хүмүүс байгаа. Олон төрлийн сэтгэл хөдлөлтэй, олон төрлийн одоо юм харилцааны дадлуудтай тэр олон төрлийн хүмүүст бид бүхэн нэг л өөрийнхөө сурсан харилцааны хий загвараар харилцсан гэдэг нь өөрөө боломжгүй. Одоо бараг л бүтшгүй ийм зүйл байдаг. Тийм учраас бид нар би бол уураа ангилжил илэрхийлдэг. Би угаасаа ийм л хүн гэдэг тодорхойлолтод өөрийгөө харьцуулахаасаа өмнө олон төрлийн харилцааны хий загвартай хүмүүст би тохируулж хэрхэн харилцаж болох вэ гэдэг ийм олон төрлийн хувилбарт харилцааны хий загваруудад суралцах одоо ийм хэрэгцээ шаардлага бидэнд байдаг. Ингэснээрээ бид нар нөхцөл байдалд илүү уянгатан, илүү насан зохицох чадвартай ийм одоо бие хүн болж өөрийгөө харилцааны хий загваруудаа авч явах боломжтой болдог.